За Чингэлтэй дүүргийн 2 хороо, Сүхбаатар дүүргийн 1 хорооны гэр хорооллын 158 га газрыг чөлөөлөн дахин төлөвлөхөөр болсон. Дахин төлөвлөлтөд багтсан эхний 5 айл газар чөлөөлөх гэрээндээ гар хөсөг зурсан байна. За гэхдээ зарим иргэдийн хувьд газар чөлөөлөх тухай мэдээлэл дутмаг байна. Сэл бидэд төв төслийн хүрээнд 1435 айл газар чөлөөлөх судалгаанд хамрагджээ. Судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн 98% нь орон сууц чуулгах төслийг зөвгөж үзсэн байна. Иргэд газраа бэлэн мөнгөөр солих, эсвэл шинэ буян тухай хорооллоос газрынхаа үнэ төхөрсөн байраа сонголт хийх, эсвэл түрээсний байранд төр амьдарч, сэл бидэд төвийн шинэ байр ашиглалтанд орох хүртэл түрээсний байрны зардлыг улс даах гэсэн 3 сонголтоос сонгох юм байна. Сэл бидэд төслийн байрны метр квадратын үнэ удахгүй тодорхой болно гэдгийг алтны хүн хэлж байна. Одоо тухайн барилгыг гүйцэж дуусгахад метр квадратын үнэлгээ хэдээр босгох гэдэг одоо энэ тооцоол яг энэ өдрүүдэд хийгдэж байна. Уг маргааш нөгөөд ирэхэд орон сууцны метр квадратын үнэлгээ тодорхой болно. Тэгэхээр иргэдтэй бас тухайн байрыг бид тухайн одоо зах зээл дээр худалдаа олж байгаа компанийн үнээс доогуур яг босж байгаа өртгөөр нь иргэдэд бас газрыг орон сууцаар солих энэ хөтөлбөрт санал болгох энэ ажил бас хийгдэж байна. Чингэлтэй дүүргийн 14, 18 дахь хороо, Сүхбаатар дүүргийн 14 дахь хорооны гэр хороолын иргэд газар хэрхэн үнэлүүлэх талаар мэдээлэл дутмаг байгааг хэлж байна. Мэргэжлийн хэмжилт хийсэн ч өнөөдрийн хүртэл ямар нэгэн хариу хэлээгүй гэлээ. Юу нь бол бүх юм бэлэн хийлэгцэн шүү дээ. Ирээд нөгөө юм хүмүүс авчаал явсан. Тэгээд эргээд холбогдно л гэсэн. Сарын дараа холбогдно л гэсэн. Хизээ хэмжилт хийсэн бол? За та баг 21 хонж байгаа байх шүү. Өгөөд. Танай одоо газраа байраа солиё гэж бодож байна уу? Яавал цааш дээр нь яавал дээр гэж та хоёр нь бодож байна? Ер нь орон сууцсан л дээр хэлэх үү. Тэгтээ тэгвэл одоо хашаа байшингийн чинь ад үзэх дохой юм чинь 0-аас дахуулаад зайлуул тэгэхээр бас хэцүү шүү дээ. Ер нь орон сууцсан л зүгээр хэлбэл. Тэгтээ эн чинь шийдэл нь бас жоохон сонирхол юм билээ. Орон сууц бэлэн мөнгө. Тэгээд нөгөөх нь болохоор юу вэ? Түрээсээр тэгээд дахиад нэг нь болохоор газраар. Тэгээд одоо газар бол хаана байх вэ? Хаа хооллоо шүү дээ. Тэг болол орон сууцад болохгүй бэлэн мөнгө хөлөөлгөө. Тэг үнэлгээгийн сонсоог болохоо сайн мэдэхгүй байна. Арцс тийм ээ нөхөө. Тий. Тэгээ орцогийг ороод нэг дууднаа гэсэн шүү дээ чимээгээр 2-7 хоногийн өмнө дуудсан 3-7 хоног гэж байна. Та байраар газраа байраа солиё гэж бодож байна уу? Ер нь цаашдаа яа гэж бодож байна? Одоо тэгээд байран дээр юм уу гэж утгын заримдаа аль нь ямар юм яадаг сайн мэдэхгүй л байна юм байна. Танд ер нь ингээд ийм сонголтоо шүү гэж ер нь хэлв үү? Тэр хүмүүс үү? Тий. Гүэ үнэлгээг нь тогтоочоод юм авчаараа дуудан шүү гэсэн. Мен бол газраа үнэ авцсан чиг салхитай агаартай газар зүгээр бодогдож байна гоо. Тэ? Энэ авиг одоо мэдэхгүй яаж үнэлэх юм байгаа, яах юм байгаа гэсэн усал байх юм шүү дээ. Тэ хашаа байшин аавн зарим байр орон сууцанд орно гэсэн нүүдэл суудлын хин гэсэн тийм л бодолтой басаад байдаг шүү дээ. Мэдхгүй за миний нэг сонссноор нэг 30 сая төгрөгөд нэг дуулцсан. Тий өөр нэг юм дуулдаггүй. Хөрөнгөний үлгээ хийх хараад бус үнэлгээний компаниас засаг даргын захирамжийн дагуу илэгдэл хорогдол тооцохгүй үнэлж байгаа гэлээ. Засаг даргын захирамжаар илэгдлийг бол тооцохгүй альва байшингийн зөвхөн төсөлд өртөхөөр үнцнийг бууруулахгүй хүмүүсийн амжиргааг дордуулахгүй гэдэг байдлаар энэ зөвхөн энэ төслийн хүрээнд илэгдэл тооцохгүйгээр явж байгаа байшин болон газар дээрх баригдсан байгууламж хөрөнгүүд дээр илэгдэл тооцохгүйгээр явж байгаа гэсэн. Үнэхээр үнэлгээний үнэ маань хэдээр гарч байна? 175 мянгаас 275 мянга, 240 мянга, 380 мянга гэсэн үнийн тарифтайгаар явж байгаа гэсэн. Нүүрнийг нь 380. Тэгээд уулын бүс дээр бол 175 мянга, бос нь 240 мянга гэдэг юм уу. Метр квадрат нь тэгж явж байгаа. Барилга байгууламжийн хувьд бол тусдаа олон төсөв төртөйтэй байдаг учраас яг тэтгэс хэлэх боломжгүй байна гэсэн. Зарим иргэн газраа бэлэн мөнгөөр солих хүсэлтэй байгаа юм байна. Өмнө нь хэрэгжиж байсан төслүүдийн туршлагаас харахад бэлэн мөнгөөр газраа зарших нь аюулгүй гэж үзэж байна. Байшин барьтал нь энийг түрээсийн одоо хаан чим энд ч юм уу баян шууд ч юм очих юм шиг үлээ. Тэгээд тэр хооронд нь улс түрээсийн мөнгө гэж өгнө гэж байгаа байхгүй юу. Тэрэнд итгэхгүй байгаа. Яагаад гэвэл тийм ээ. Яг урд жил би баян шунд би шараад нь сонсч ирсэн л да. Нэг жил түрээсийн мөнгө усгчод 2 дахь жилээс нь өгөхөө болцсон. Тэгээ нөгөө хүмүүс чинь удамж нь гарахгүй тул нөгөө байрандаа орохын тулд тийм ээ. Нөгөө өгсөн түрээсийн байранд амьдрахын тулд энэ чинь сөөхийнхөө мөнгийг өгж л тарах шүү. Тэгээ уус ингээ хайчдаг гэсэн. Тэгээ тийм юмыг хараа бидэнд итгэхгүй. Тэ ямар ч хэсэн одоо баруун гараараа л ингээл баруун зүүнээрээ мөнгөөрөө л өгүүлцэл гэсэн дэр байр мэрэнд бол ер нь итгэх тийм итгэл байхгүй байгаа шүү. 2-3 жилийн дотор энэ байр мэрэгдлаа юу тийм биз дээ.
бидний сэтгэл санаа таасан барилга баригдаа юугүй юу орлого нийцсэн орон сууц барил уул нь сонирхоод байгаа хгүй юу орлого нийцсэн орон сууц бидэрт одоо нэг ч ихтэйхүү үнэтэй байшин барьчаад танаа метр квадрат чинь тохирохгүй нэ за та дахиад нэмээд 30 сая гэдэг үл яах юм бэ? Нөгөөнөө сайхан үргүй амьдарч исэн хүн чинь өрөнд орно ш. Сэлбэдэд төв төслийн хүрээнд 158 га талбайн гэр хорооллын айл өрхүүдийн газрыг чөлөөлж эхний ээлжинд 12 мянган айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн байна.